Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын 84.5% жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын ачааны хүндийг жижиг дунд бизнес эрхлэгчид үүрч байна гэсэн үг юм а. Тэгвэл энэ салбарт одоо ямар асуудал тулгамдж байгаа вэ? Үйлдвэрлэл эрхлэгчид юу хүсэж байна вэ? Би энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудлыг үнэхээр дутагдaltaй байгаа талаар саналаа хэлэх гэж ирсэн байна. Тухайлбал яаж дутагдаж? Одоо энэ сургуулаа төгсөөд ирсэн хүмүүс чинь шууд үйлдвэрлэлд ажиллах хэрэгтэй байхад чинь заавал тэднийг сургаж авах хэрэг болоод идэг. Миний ерөөсө гол тавиад байгаа санал бол ерөөсө үндэсний бүтээгдэхүүнийхээ худалдаа авалтыг сайжруулъя бодлогоор жижиг үйлдвэрүүд маань подолоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнийг ерөөхдөө төлхөө оруулах гэсэн бодлого байна. Тэгээ подол үйл ажиллагаа явуулж байгаа жижиг үйлдвэрүүдийг яаж дэмжих гэж байна? Яаж цаашдаа яах гэж байна гэж хэлж байгаа. Эдгээрээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдэд тулгарч байгаа гол бэрхшээл нь төрийн хүнд суртал, элдв төрлийн зөвшөөрөл лиценз юм а. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих зээлийг авах гэж байгаа компани жижиг дунд үйлдвэрлэгч маань 9 байгууллагаар явах шаардлагатай. За 30 баримт чихийг цуглуулж 36 үйл явцыг дамжиж 7-оос 33 хоног зарцуулж байгаа. За энэ бүх үйл ажиллагаанд гаргаж байгаа зардал нь өөрөө 200-аас 1.5 сая төгрөгийг тухайн жижиг дунд үйлдвэрлэгчээс гарч байгаа. Мөн санхүүгийн асуудал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн ихээр тулгардаг. 2006 оноос хойш 53 тэрбум төгрөг буюу нийтдээ 360 гаруй тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж үйлдвэрлэгчдэд зээл олгосон. Үүнээс гадна зээлийн батлан даалтын сан, орон нутгийн хөгжлийн сан гэх мэтээр олон төрлийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог. Гэтэл эдгээр зээл хүртээмж муудаагаас гадна яг хий бүтээ гэсэн иргэд барьцаа хөрөнгөгүйгээс болж зээлд хамрагдаж чадахгүй бэрхшээл бий. Тиймээс аж үйлдвэрийн яам хөгжлийн банк болон 50-ны Exim банктай хамтарч барьцаа хөрөнгө авахгүйгээр зээл олгох санхүүгийн түрээсийн үйлчлэгийг нэвтрүүлэхээр олжээ. Нэгдүгээрт бол үйлдвэрлэл эрхлэгч маань нөгөө барьцаа хөрөнгө гэсэн ийм ойлголтоос сална. За хоёрдугаарт бол энэ шуурхай. Үнэхээр тэр тоног төхөөрөмжөнд хэрэгтэй байх юм бол богино хугацаанд одоо хөгжлийн банк, за мөн одоо нийлүүлэгч компани, за тэгээ зууршлагч компани үйлдвэрлэгч эрхэлсэн гэсэн ийм оролцоотой гэрээ байгуулад тэгээд тоног төхөөрөмжөө бага хүнтэй урт хугацаанд авах боломжтой болж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн зүгээс санхүүгийн хувьд ингэж дэмжихээс гадна тус салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх зэргээр олон ажлыг энэ жилээс санаачлах их төлөвлөгөөтэй байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн гадны зах зээлд гологдож байна гэхээсээ илүү эхлээд дотоодын зах зээлийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлогыг аж үйлдвэрийн яамнаас цаашид барьж ажиллах юм байна. Жижиг дунд үйлдвэрийн хувьд дотоодоо хангах гэдэг бол үнэхээр хангалттай бизнесийн орчин байгаа байхгүй. Эхлээд энийг хийж өчнөө газар часран үйлдвэрлэл хий тарьсан дээ танууд. Энийг ядтал хос болгоод ядахтаа ундаа болгоод жүүс болгоод тэгэхээр Монголдо зарал та. Монголын зах зээл бүрэн хангацгаа дараа нь экспортоо яарэ. Энэ хугацаанд нь бид нар харин тэр гадаадтай харилцах тэр зам мөрийг нээгдэх ба төрийн бодлогын хэмжээнд улс төрийн хэмжээнд ярих. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төр инэмтээр бодлогоор дэмжихээс гадна хувийн хвшлийн байгуулагч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байна. Тухайлбал Мас агентлагаас баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийг санаачилж 21 аймгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг үн төлбөргөөр сурч